Hi guys. Өглөө өнөөдөр гоё охтын яриа girl talk хийцгээе. Та уух юм аваад эсвэл гоё дуртай snack ч юм аваад хэдүүлээ гоё хамт суугаад ярив. Бичлэгээ эхлэхээс өмнө би эмч биш. Бүх юм нь ер нь бол надад яг тохирдог юмуд гэсэн үг. Зүгээр л миний ингээд үзэл бодол, миний туршлагаас ингэж санаа авч хэлж байгаа юм уу. Тэгээд ер нь зарим нь бас ихэнх хүмүүсийн хувьд common sense мэдээж юм байж магадгүй. Гэхдээ бас өсвөр насны охтууд ч юм уу тийм ингээд дөнгөж насанд хүрч байгаа охтууд бас үдээд илүү сонирхолтой байх болов гэж бодож байна. Доор коммент орч гисэн гоё миний дурдаагүй гоё юмнуудыг бас дурдаарай. За миний сарын тэмдэг болохоор анх 11-12 тад ирж исэн. Тэгээд докторчих гэж бас хэдэн жил болж байгаад нэг 16-7 байхад нэлээд гайгүй докторжоод яг сардаа нэг ирээд мөчлөгөн жоохон тодорхойлоо. Тэрнээс ш ер нь ингээ гайгүй доктортой сарын тэмдэг ирдэг болсон. Бид нар угаасаа ийм 24 цагийн тогтолцоотой нэг өдрийн ийм жоохон эрэгтэй хүмүүст зориулагдсан юм шиг тийм нэг юм амьдэрдэг. Өглөөс ирээл яг адилхан энергитэй, яг адилхан эрч хүчтэй босоод ажилдаа яваад хүүхдээ хараад ингээл нэг тийм яг нэг тийм жоохон эрэгтэй хүмүүст тааруулсан тийм нэг юм амьдраад байдаг гэсэн тиймэрхүү одоо эмэгтэйчүүдийн бичсэн номнууд аяг их байдаг. Яг үндэ эмэгтэй хүмүүс 24 цаг гэхээсээ илүү сарын ийм 4 мөчлөгтэй айгүй холбоотой ингэж нэгт холбоотой ингэж амьдарч идэг. Тийм болохоор бид нар ингээд өөрсдийнхөө тэр 4 мөчлөгтэй гоё тааруулж ингэж амьдардаг болол илүү гоё стрессгүй, арай илүү өөрийнхөө биеийг ингэж мэдэрдэг тийм болж чаддаг юм шиг санагдсан. Мөчлөгийн хувьд болохоор яг жилийн 4 улирал шиг 100, намар, өвөл, хавар. Хамгийн ихнийх нь болохоор өвлийн улирал буюу menstruation cycle сарын тэмдэг ирсэн үе байхгүй юу. За тэгээд энэ үед болохоор бид нэр арай илүү энерги багтай, арай жоохон ядраал, сарын тэмдгийн өвдөлт мэдрээл, жоохон юм энерги жоохон буурдаг үедэг. Тэгээд яг өвлийн улирал шиг бид нэр гоё халуун цай, халуун шүүл, гоё болгосон ногоо жимс идвэл айгүй тохиромжтой байдаг. Тэгээд дасгал хөдөлгөөний хувьд зөөлөн, алхах, йог хийх ч юм уу тийм нэг тийм зөөлөн, биендээ зөөлөн тийм гоё дасгалууд хийх хэрэгтэй байдаг. Тэгээ бүр ингэж хийж чадхааргүй сарын тэмдгийн өвдөлт чинь муухай штэ тий. Тэгээд тэр өвдөлт нь хэцүү байгаад сарын одоо дасгал хөдөлгөөн хийхгүй ч гэсэн болдог. Сарын тэмдэг ирсний дараагаар follicular phase эхэлдэг. Бидний энерги дахиад жоохон багаар ингэж ихсэж эхэлдэг. Арай жоохон буцаад ирч хүчтэй болдог. Гэтэ бас юм head cardio энтер хийдэг тийм үе биш юм шиг надад санагддаг. Одоо зүгээр миний биеийн хувьд бол follicular phase дуусны дараа зуны улирал буюу бидний овуляцийн одоо cycle эхэлдэг, мөчлөг эхэлдэг. Тэгээ энэ үед бид нар хамгийн ингээд гоё тий ингээд эмхтээлэг, илүү өөртөө ихтэй ингээд хүмүүстэй гарч орж уулзмаар санагддаг үе яг 100 шиг. Тэгээд энэ үед бас юм гоё түүхийн ногоо жимс юм салаад итгэхэд айгүй тохиромжтой. Тэгээд дасгал хөдөлгөөний хувьд ч гэсэн хамгийн эрч хүчтэй кардио хэд дасгалуудаа хийх боломжтой. Тэгээд энэ үед ч гэсэн угаасаа нөгөө жирэмслэх магадлал нь угаасаа ихсдэг үе шүү дээ. Тийм болохоор яг энэ овуляцийн үед болохоор цаанаасаа ингээд биологиороо бид нэр илүү эмхтээлэг, илүү одоо тийм либидо ихсчдэг. Бидний овуляцийн үе тийм удаан биш заяа. Нэг хэдхэн хоног л үргэлжлээл. Тэгээд дараа нь намрын улирал эхлэн нэргээд ингээд өвөлдөө бэлдээл. Тэгээд тэр үе нь болохоор luteal phase. Тэгээд энэ үед бас зарим эмэгтэйчүүд илүү жоохон ааш зангийн хувьд ингэж янз болдог ч юм уу, жоохон илүү тийм эмоц илүү мэдрээд илүү уйлдаг ч юм уу, илүү ингэ жоохон өвдөлт мэдэрч эхэлдэг ч юм уу, жоохон юм бас битаа жоохон уналт руу орж. Тэгэхээр бид нэр ингээд 24 цаг гэхээсээ илүү яг ийм ганцхан сарын хүрээнд ингээд ийм олон юмыг туулдаг бид нар биеэрээ. Тийм болохоор бас эмэгтэйчүүд гоё өөрсдийнхөө биеийг илүү мэддэг, өөрийгөө сайн мэддэг байвал энэ 4 үеэ яаж илүү гоё өөртөө тааруулаад ингээд илүү гоё эрч хүчтэй амьдарч болохоо мэддэг. Заавал хэдүүлээ ингээд сарын турш ингээд байнга эрч хүчтэй ингээд кардио хийгээл ингээд халаад ах шаардлагагүй. Зүгээр л гоё өөртөө таарсан. Би бол одоо энэ 4 фейзтэй айгүй итгэдэг. Угаасаа л би ингээд өөрийгөө хараад ахаардаг. Яг овуляцийн үеэр л би найзууд руугаа хаана юм гэж бичдэг бохгүй юу. Яг тэр үед ингээд юу хийх чинь яаж чинь гэл ингээд тавд хагасаа бүтсэн гуруулан бүтэн ингээд амар social butterfly болоод ингээд ийш тийш яваад нэг тийм үе байдаг. Яа. За тэгэхээр хэдүүлээ
Girl Talk-а үргэлжлүүлээд эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн талаар ярих гэж бодож байна. 21-22-т анх ингээд бичлэг ингээд хийдэг бахта иймэрхүү сэдвийн талаар ярихаар жоох хичээддэг байсан хгүй. Тэгээ одоо ингээд арай илүү ихтгэлтэй, арай илүү бас юм ярихад тохиромжтой юм шиг надад санагдчихээн. Тэгээд ингээ яриад суух юм гоё юм. Тийм болохоор би ингээд цаашдаа ч гэсэн иймэрхүү гоё юм Girl Talk бичлэгүүд хиймээр байна. Сарын тэмдгийн үеэр эрүүл ахуйн талаар бичлэг хийж исэн. Тэгээд одоо болохоор илүү тийм ерөнхий бидний гоё эрүүл ахуй. Тэгээд ер нь эмэгтэйчүүд бүгдээрээ аягүй марчаатай, өөрийнхөө биеийг сайн мэддэг, мундаг байдгийн чинь зарим нь ингээд common sense мэддэг юмнууд байж магадгүй. Гэхдээ зүгээр ингээд ерөнхийлөд хэлж байгаа шүү. За биендээ ямар хоол, хүнс, ус, ундаа хийж байгаас ингээд юу хийж байгаас шалтгаалаад бидний ингээд биеийн үнэр аягүй одоо тодорхойлогддог юм байна л да. Тэгээд тийм болохоор хэдүүлээ өдөртөө заавал байнга 2-3 литр нөгөө биеийнхаа жинд ингэж тааруулж усаа сайн уух хэрэгтэй. Ус сайн ууж чадахгүй байгаа гэвэл гоё юм сав, саруултаа сав байнга дүүргээл ингээд гоё юм дадал болгох хэрэгтэй. Дан ус гэхээс илүү ийм бүлээн халуун дуу ус тэгээд дээрээс нэрс ч юм уу хийгээд янз бүрийн гоё урамлууд цайнууд ингэж хийж юмч нариулж уудаг болсон. Өдөрт ямар ч гэсэн ингэж гоё шингэн сайн авах хэрэгтэй. Хоол хүнсээ гоё зөв сонгох хэрэгтэй юм шиг байгаа. За хоёр талаар даван төрсийг өмсөх ингэж хэтэрхий бариу биштэй ингэ гоё амьсгалах тэр орон зайг ингэж бүрдүүлэх хэрэгтэй. Угаах тал дээр болохоор ер нь бол бүлээн ус хамгийн зөв. Бидний эмзэг хэрэгтэн угаасаа өөрийгөө цэвэрлэдэг тийм механизмтэй. Тийм болохоор ингээл дотор талаар нь ингээл сав мангар угаадах ерөөсөө хэрэггүй. Ойрд би нэг ийм хоёр угаагч хэрэглээд байгаа. Нэг нь болохоор өдөр тутмынх, нэг нь болохоор сарын тэмдгийн үеийн, тэгээ жирэмсэн үеийн, тэгээд бас юу гэлээ те нөгөө бэлгийн харилцаанд орсны дараагаар ч юм хэрэглэх юм тустай юм хоёр өөр төрлийн ийм нэг хоёр угаагч би хэрэглэж үзэж байгаа. Тэ иймэрхүү одоо юм угааш хэрэглэж байгаа жоохон үнэр багтай. Тэгээ зөвхөн ингээ гадна талаар нь гоё цэвэрлэхээр тийм тэгээ pH одоо балансыг маань ингэж алдагдуулахааргүй тийм угаашаар угаах хэрэгтэй. Хэрэглэнгээс нь угаасаа ингээд янз янзын discharge шүүрэл гэдэг үлээ. Discharge гарч байгаа тий. Discharge энгийн зүйл бидний дөрөв мөчлөгийн үеэр бидний discharge бас өөрөөр болдог тий. Овуляцийн үеэр илүү ялгардаг ч юм уу. Бусад үед арай жоохон хуурайшдаг ч юм. Ингээ янз байдаг. Тийм болохоор ингээд энэ бол энгийн харин эмнэлэгт үзүүлэх хэвээр үе гэвэл үнэртэй болоод өнгө нь ингээ шар ногоон болж болоод эсвэл бүр нөгөө ийм бяцлаг шиг ийм өтгөрөөд ийм тиймэрхүү одоо бүтэцтэй болоод ирвэл энэ бол ингээд эмнэлэгт үзүүлэх хэвээр гэсэн шинж тэмдэг шүү. Тэгээд бидний ингээд үнэр бол ерөнхийдөө бол ийм ер нь бараг үнэргүй зүгээр яг ерөнхийдөө бол айгүй тийм үнэр багтай байх хэвээр захтнаад айгүй муухай юм загас шиг ч юм үнэртэй болоод байвал эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Итгэж найддаг тийм эмэгтэйчүүд эмнэлэхийн эмчтэй байвал зүгээр. За тэгээд урдаасаа хойшоо арчих хэвээр. Нойлын цаас ер нь бол юм нэлээд ширүүн штэ тий ингээд жоохон хуурайшуулаад тэгэл ингээд яг тийм бүрэн сайн цэвэрлэж чаддаггүй. Тийм болохоор бас бидээ байвал бас айгүй зүгээр айгүй эрүүл ахуйн хувьд айгүй зүгээр байдаг. Яг би одоохондоо бол бидээгүй байгаа. Цаашид бол бидээтэй болъё гэж бодоод байгаа. Тэгээд бидээтэй харууг нь айгүй зүгээр байдаг. Бидээ харин авах боломжгүй ч юм уу бидээ авах бодол байхгүй байгаа гэвэл peri bottle гэж нэг юм байт юм байна л да. Усны сав шиг. Тэгтээ зүгээр цүнхэндээ хийгээд аваа явдаг. Тэгээ усаар дүүргээд ингээд 0 орохтой өөрөө ингээд тэрүүгээрээ цэвэрлждэг. Тийм нэг арга хэмжээ бас авч болд юм байна. Сүүлийн 1-2 жил ингээд миний бие илүү ингээд эмэгтэйлэг болохтойгоо давхцаад жоохон гормоны тэнцвэргүй байдал үүсээд жин нэмсэн. Миний гоё арай жоохон томроод хоорондоо ингээд үрэгдээд өнгө нь жоохон hyperpigmentation үүсээд байгаа байхгүй. Ийм гээлэн крем байгаа. Тэгээд энийг би ойрд аягүй хэрэглээд байгаа. Цав гэдэг нь гуйны дотор талаа ингээд гоё чигшүүлээд тэгээд өнгө нь арай гоё сэргээд байгаа. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт бас ер нь бол 6 сар тутам гэдэг баха. 6 сар тутам ер нь бол үзүүлэх шаардлагатай. Би нөгөө нэг эмнэлэгт үзүүлээ жоохон муухай явуулснаас яш жоохон юм хашир болсон. Ингээд эмчээ аягүй сайн судалж ингэж харшаад орохыг л өсдөг болсон. Сүүлийн 1-2 жил болохоор би гайхамшигт эмэгтэйчүүд гэдэг эмнэлэгт үзүүлсэн. Ер нь бол нэлээд private
ганц эмчтэй шахуу бараг юм эмчин ч гэсэн өөрөө юм айгүй кул хичээдэг. Тэгээд яг эргэн тойрны нөгөө эмэгтэй найзууд эмэгтэйчүүдэд сонсохоор Аси бас айгүй сайн гэж сонссон. Тэгээд би дараачийн үзлэгээрээ би Аси орш үзт юм уу гэж бодоод байгаа. Тэгээд таад ч гэсэн доор одоо маш мундаг тийм маш хөөрхөн хандлагатай тийм гоё юмж мэддэг бол коммент оруулдагэр үзлэгт орохдоо масокын шинжилгээ, эсийн шинжилгээ янз янзын нөгөө шаардлагатай шинжилгээнүүдэд заавал тогтмол өгж явах хэрэгтэй. Тэгээд л одоо илүү гоё тийм биеийн хайжин яа талаар хальт ярий. Instagram дээр ингээ асуусан чинь хүмүүс амар олон тийм илүүдл үс үнэр танаар гэдэг ингээд амар тиймэрхүү асуултууд арай илүү ирсэн байсан болохоор би бас энэ талаар ярмаар санагдаад би болохоор бие ингээд арчлахтаа сайн ингээд гуйжуулдаг скрабар ч юм уу нэг юм захмахаар зарж идэг нэг юм солонгос биединүүд байдаг шүү дээ. Тэднээс чинь амар гоё ингээд бие сайн усан твтэж агаад үрээл өгцсөн нөгөө нэг dead skin-ууд ингээд унаал амар гоё зөөлөн болдог. Тэгээ тэрнээс гадна би нөгөө body brush-аар ингээд dry brushing хийдэг. Тэрүүгээр болохоор ингээд lymphatic drainage-ийг монголоор lymphy nodes гэдэг юм блэ. Бараг ялгаагүй ингээд орчуулагдахааргүй ингээд лимфийн тэр одоо юугаа ингэж хоргоожуулдаг гэх юм уу? Усанд орохоос 7 хоногт нэг 2 удаа ч юм уу dry brushing хийдэг. Dry brushing яаж хийх талаар мэдмээр байл зүгээр TikTok-оос үзэл ингээд сууг муу ингээд цав жоохон массажлж агаад зүрх рүүгээ чиглүүлж ингээд сандаг. Гуйжуулалт ч гэсэн би ингээд байнг ороод идэг болохоор бас байнг хийдэггүй. 2-7 хоногт нэг удаа ч сардаа нэг удаа ч сардаа нэг 2 удаа ч эмэгтэй хүнийг заавал ингээд өсөхгүй байх хэвээр тийм байх хэвээр гэд хэлдэг. Тэгэхээр яг үндэ эн чинь бидний сонголт бидний бие. Тийм болохоор ингээд өстэй баймаар байна уу, өсгүй баймаар байна уу? Энэ бол хүний сонголт. Би бол яг өсгүй байхыг илүү үздэг. Би болохоор ваксанд бараг ордоггүй. Ваксанд орвол нэг ингээд энэ хэсгээ ч юм уу тугаа ч юм уу тэгвэл бараг ойрд бараг вакс хийлгээгүй. Манай ээж болохоор надад вакс хийгээд өгчдөг гэсэн юм. Тэгээд одоо ойрд бол би ерөөсөө хийлгээгүй юм байна. Тэгээд угаасаа миний ингээд хөл гар нэг одоо өсөрхөг биш. Гартаа нэг ганц 2 удаа л ингээд усах шаардлага байдаг. Болохоор би илүү зүгээр хусчдаг. Хүмүүс надаас бас юм лазер асуусан байсан. Би өөрөө лазерыг бүрэн судалж ингээд сул давуу талын арай ингэж бүрэн судалж амжаагүй болохоор надад яг юм ингэсэн дээрээ димаа гэж хэлэх одоо үзэл бодол одоохондоо байхгүй байна. Яг манай ингээд лазер хийлгсэн эмэгтэй найзууд ч юм уу хэлэхээр амар байдаг гэдэг ингээд ямар ч ургалт авахгүй зогсчдаг тий. Лазераар ингээд өсний ургалтаа зогсуулахыг хүсэж ивэл бас сайн судалж агаад хийлгсэн дээр ах гэж бодож байна. Яг би цаашид бас сонирхож магадгүй. Гэхдээ сонирхохоос өмнө би дахиад нөгөө сайн судлаад яг сул давуу тал нь юу юм бүх юм сайн өөрөө мэдж байгаад хэлэхгүй бол өөрт маань жоохон сэвтэх. Тусгаасаа өмнө биений арьсаа гуйжуулж агаарай л гэж хэлгээл сая баахан илүүдл усны талаар ярьчлаа. Гэтэ угаасаа ярих сэдвүүдийн нэг байсан болохоор окей. Бид нэр Монголд ингээд хуурай урамсгалтай орчинд ингээд амьдарч байгаа учраас бүр илүү амархан хуурайштай шүү дээ. Тэгэхээр ингээд гоё өнөр тийм хурц тийм парфюмлэг өнөр мөнөртэй биш жоохон гоё чигшүүлдэг энгийн тос хэрэглээл гоё чигшүүлээл ойл ч юм уу хэрэглээл тэгээ гоё чигшүүлэх хэрэгтэй. Хүн ингээд арьсны давхар цэвэрлэгээ биш үс биений давхар цэвэрлэгээ бас хийж байгаарай. Надаас бас ингээд нөгөө хөлсний талаар амирх асуусан бас ингээд хөлс аягүй их гараад байна. Хөлснөөс болоод бас ингээд өнөр мөнөр гэдэг би өөрөө амир хөлрөмтгий хүн баггүй юу ингээл жоохон алхаал ингээ хамраар биржигээд хөлөрч мөлөрчдөг. Угаасаа л багасаа манай аав хоёр хоёлаа тийм тэгээ би тэрэн дээр атсан. Тэгээд нэг тийм хөрхөн биржгэр ингээд хөлөрдөг. Тэгээд угаасаа анх хэлсэн те нөгөө өөрийнхөө биеинд юу хийж гин, ямар бүтээгдэхүүнийг хэрэглэж гин. Хүн болгоны биенээс ингээ тодорхой хэмжээний өнөр угаасаа ялгарч байгаа. Тэгээд хүн болгоны өөрийн гэсэн тийм онцгой тийм өнөр байдаг. Тийм болохоор ингээ хүн өөртөө тааруулж тэр одоо энэ body care бие ингэж арчилж ижил тэр өнрийг тодорхой хэмжээнд багасгадаг ч юм уу дуртай ол ихсэгдэг ч юм уу тэгээд тэгж явдаг. Миний хувьд болохоор би айгүй хөлрөмтгий. Гэхдээ миний хөлс тийм одоо өнөр гэх юм уу тийм өнөр одоо нэг байдаггүй болохоор бас харьцангуй одоо амар идэг. Биендээ юу хийж байгааг анхаарад усаа сайн уугаад тэгээд гоё өөртөө таарсан тохирсон тэр гоё өнөртэй ус ч юм уу
Deodorant ч юм уу хэрэглэвэл зүгээр ах. Deodorant болохоор Jetro гэдэг дэлгүүрээд шүү дээ, 120-ын. Тэнд ийм гоё байнга байдаггүй. Гэхдээ хаяа ингээд ийм гоё гелэн бүтэцтэй тийм Америк deodorant гэдэг байхгүй. Тэр аягүй зүгээр юм лээ. Гоё биеэ 2 давхар цэвэрлээд ойр орхон чадвал усанд ороод тэгээд бас өөртөө гоё таарсан тэр өнөртөөсийг олох амар чухал юм шиг санагддаг. Хүн болгонд бас ийм онцгой үнэр байдаг. Хүн болгонд дуртай үнэртэй уснууд бас байдаг шүү дээ. Тэр үнэртэй ус болгон хүн болгоны тэр онцгой үнэртэй ингэж холилдоод айгуу тийм өөрийн гэсэн тийм гоё онцгой үнэртэй болдог. Тийм болохоор ингээд үнэртэй усанд хэрвээ дуртай бол гоё өөртөө таарсан тийм нотуудаа мэдээд авах хэрэгтэй. Өөрийнхөө дуртай үнэртэй усаа Google-ээр хайгаал үнэртэй усныхаа нэрийг бичээл notes гэд хайнгууд яг тэр үнэртэй усны ингээд бүтэцтэй анх түрэхэд ямар төрлийн одоо жимс одоо ургамал үнэртгийн ямар одоо юм орцууд үнэртгийн шингэснийхаа дараа яах юм ингээд юм base top notes base notes гэх юм янз янзаараа гарч ирдэг. Тааллагддаг тэр үнэртэй усныхаа тэр нотуудыг мэдээд авчих юм бол өөр үнэртэй ус сонгоход ч гэсэн баг үнэрлэхгүйгээр ингэж авч чаддаг. Тэгэхээр ингээд үнэртэй усны туртаал тэгэж сонгохыг зөвлөж байна. TikTok дээр юм stripper охтуудын нөгөө өнөртөөс яаж гоё удаан байлгах ажлыг байсан хгүй. Тэрэн дээр ингээд тосоо эхэлж түрхээд өнөргөө ч юм уу эсвэл өнөртөө устгаа адилхан тосоор ч юм ингээд биеэр эхэлж тослоод өнөртөөсөө түрхээд тэгснээр түрхснийхаа дараа дахиад тослоод тэгжиж илүү гоё нэртдэг гэж байгаа. Хүзүүний энэ хавьд тэгээд бас энэ хавьд түрхвэл гоё нэртдэг. Өвдөгний хавь тал түрхэхээр амар гоё удаан нэртдэг. Тэгээд нэрээ хөлрөмтгий бол нэрээ ингүүл зүгээр гэжсэн. Baby powder гэдэг штэ. Хүүхдийн нөгөө powder нөгөө хуриалгатай хэрэглэдэг powder. Тэрийг хөлрөмтгий тэр хэсгүүдээрээ түрхэхээр айгу зүгээр гэдэг гэсэн. Тэгээд яг би үзэж байгаагүй. Гэхдээ тийм бичлэгүүд амар олон байсан болохоор бас тэгээд үзэхэд бас буруудахгүй бах. Ийм dental hygiene улирал болгон. Улирал болгон гэхээр надад жоох хэцүү юм. Би бол 6 сар тутамдаа л үзүүлээд ингээд дадал болгоцсон. Угаасаа манай аавч хоёр ч гэсэн намайг ингээд бүр 4-5 тагаас хойш ингээд жил болгон дор хаяж 2 удаа ингээд шүдний имлэгт үзүүлдэг тийм одоо дадалтай хүн болгоцсон. Тэгээд тийм болохоор бас харьцангуй гайгүй ингээд шүд сайтай байдаг бах. Жилд 2 удаа боломжгүй бол бас жилд 1 удаа ч юм уу ядаж үзүүлээд гайгүй ойл цэвэрлүүлээд ингээд тийм байх хэрэгтэй. Би ойр болохоор нэрээ oil pulling хийж үзсэн. Тэр нь болохоор юм coconut-ын oil-аар ингээд амандаа 5-10 минут ингээд зайлаад ингээд шүдээ ингээд цэвэрлэхийг хэлээд байгаа юм л та. Тэгээд энэ зүгээр бас TikTok, Instagram-аар амар алдартай тренди болоод тэгээд би жоохон судалж үзээд тэгээд амар хоёр талтай юм бэл. Зарим эмчнэр болохоор энэ амар буруу гэдэг, ямар ч үр дүнгүй гэдэг. Нөгөө талдаа болохоор энэ амар үр дүнтэй. Айгу зүгээр гэдэг шүү. Харин oil pulling хийхээр шийдвэл нөгөө бусад нөгөө энгийн basic юмнууд амар сайн хийх хэрэгтэй. Шүдээ угаах, шүдээ флосс хийх, шүдээ тэгэж гоё ингэж арчилж ийж oil pulling хийгэрэй гэдэг юм лээ. Шүд цайруулахад амар тусалдаг гэдгсэн. 2-3 удаа хийж үзсэн. Мэдээж үр дүн үзэхэр хэмжээ биш. Тэгтээ надад нэг жоохон цэвэрхэн тийм мэдрэмж төрсөн гэх юм уу. Тэгээд яг уу энийг бас өөртөө таад бас судалж аваад хийж үзмээр байвал хийгэрээ. Тэгээд би бас хэр байсан, хэр байна хэлнэ. 30 минут тасралтгүй юм ярьчлаа би бүр. За өөр нэрээ гоё асуултууд байсан би хараад хайзаа. Ингэсэн мэ. Язралтыг яах ёстой вэ? Тас түрхээд жарилдаг вэ гинэ. Гойны хажуудлаар мажуудлаар ингээд язралт угаасаа байдаг. Тэгээд магадгүй бас жирэмслэхэд ч гэсэн генетикээс шалтгаалаад бас язрах байх. Тэгээд надад бол язралт нэг том асуудал биш юм шиг санагдав. Тэгтээ мэдээж бас их хэмжээний язралсуулаад эхлэхээр айгүй хэцүү байдаг баг. Тийм болохоор язралтыг тэгэж арилгана гэсэн юм баг байдаггүй юм шиг санагдсан шүү дээ. Жирэмсэн найзуудаа биш жирэмсэн гэнэ ээж найзуудаас сонсоход гоё embrace хийх хэрэгтэй болов. Зүгээр би гоё нэг хэсэг гэж бодоол. Хүүхдээ гаргасны дараа гэзэн нэлийн язарчхаар айгүй хэцүү байд юм шиг надад анзаарчихсан ээжүүдэд. Тэгэхээр бас энэ дээр би одоохондоо бас сараахан зөвлөгөө өгч чадхаар хэмжээний бас биш ээ. Би өөрөө ээж биш, өөрөө жирэмсэн биш. Магадгүй бас ирээдүйд олон жилийн дараа энэ сэдвээр ярих хэмжээний болох байх. Тэгтээ одоохондоо яг ярих хэмжээний биш ээ. Миний язралтын төвшин бол зүгээр гойны хажуудлал байдаг л энгийн язралт болохоор
би зүгээр тоодаггүй. Feminine hygiene гэсэн чинь асуудын харилцаа, харилцаа гэх тиймэрхүү асуулт бас ирсэн байна. Тэгтээ яг энийг дараачийн гоё одоо бичлэгүүдээр ярий. Сарын тэмдгийн аяга хэрэглэх нь зөв шүн ер нь гайгүй болов 19-тэй гинэ хэрэглэж болно хаа. Тэгтээ бас өөрийнхөө биеийг сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Аяга чинь бас ер нь тийм амархан биш ингээд биеэ аягүй сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Бас жоохон төвөгтэй. Тийм болохоор бас өөрийнхөө биеийг чадхаар байна уу, чадхааргүй байна уу тэрийг бас мэдээ. Аягыг хэрэглэх төвшөнд би өөрийнхөө биеийг сайн мэдж гэнэ үү гэдгээ бас мэдэх хэрэгтэй. Заавал тэгтээ бэлгийн харилцаанд ороогүй хүн хэрэглэж болох гэсэн юм бас байдаггүй юм билээ. Хамгийн бага одоо хэмжээний аягийг ашиглаж болох юм билээ. Тэгтээ яг хувь хүний л сонголт хаа. Надад бол аяг бол аягүй цэвэрхэн зүгээр санагддаг. Өөртөө арч шат эмгтэй гэж ямар эмгтэй хэлэх вэ гинэ. Надад бол зүгээр ариун цэврээ сахидаг эмгтэй л арч шатай санагддаг. Тэгэл нүүрний будал, товцос, сунаар өнөртөө бас юм гаднах юм бол нэг арч шатай хүнийг хэлгээд авахгүй зүгээр тэр ариун цэврийг л хэлэх байх гэж би бодож байна. Арчаатай байдал чинь бол нэг тиймэрхүү шүү дээ. Ингээд илүү ариун цэврээ яаж сахичин, эмгтээлэг байдал чинь илүү жоохон ямар өнөртөөс, ямар нүүрний будал гэх тиймэрхүү юм байна. Хотуудад ямар тампон зөвлөх вэ гинэ? Би бол тампон ерөөсөө хэрэглэдэггүй. Хэрэглэж үзчихсэн. Тэгээ надад амар тохгүй байсан. Тэгээ надад яг тухайн үед бас би нэг 19 хүртэл байсан болохоор надад айгу тохгүй байсан баха. Надад ерөөсөө таалагдаагүй. Тэгээд би ламска хэрэглээл явцсан. Тэгээ нэг цаг болж байна. Тэгэхээр илүү юм харанхууд юм 50 орчим бүрдүүлээд ярилцмаар байсан болохоор яалчгүй юм орой бичиж амжлаа. Цаан хонгорхоо байхгүй. Тэгээд юм зуны орой ингээд найзтайгаа бүр ингээд хоолойгоо өвдтөл ингээд салхинд ярьсан юм шиг санагдчихлаа. Энэ бол ингээд айгу том сэдв болохоор бас ярих юм айгүй их баха. Би ямар ч хэлсэн одоор бол ярихад бэлдсэн зүйлс маань иймэрхүү байна. Амар нойр хүч. Өөр ямар гоё бичлэг үзмээр энэ доор комментар бэлчээд үлдээгээрэй. За хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзъя. Миний бичлэгийг